Сайн байцгаана уу? Та бүхэндээ Gata TV-гээс мэндэргэж байна. Өнөөдөр One Piece-ийн түүхэндээ хамгийн хүчирхэг хамгийн сонирхолтой топ 10 лого жимс хэрэглэгчдийг танилцуулах гэж байна. Энд бол ердийн далайн дэрэмжид биш. Харин бүхэл бүтэн армиг ганцаар утга чадвартай аимшигт хүмүүс. I've been in the hills, fucking superstars, feeling like a pop star. Swinging in the bed, in the pool, and I ain't got no know. Like Savage, why you rock a garage and you only got this car? 10 дугаар байранд би Smoker-ыг орууллаа. Smoker-ийн чадвар 1. Цагаан буудуулагч. Smoker дайсны довтлогыг тойрон зайлж өөрийгөө утаа болгон хуургадаг. Дараа нэг тэр утаагаа ашиглан дээд худаараа хөдөлж Жатагийн үзүүрээрээ дайсны үзүүн дээр чиглүүлэн түүнийг саармжуулдаг. Smoker-ийн чадвар 2. Цагаан могой. Smoker нэг гараа нэг дутаагаар хийн урт могой болон хуургадаг. Энэ утаа могойг тэрээр дайсны араас дагуулж хүрхээр нь барьж авдаг. Smoker-ийн чадвар 3. Цагаан гэлба. Smoker биеийнхээ бүх хэсгийг нэгт дутаагаар бүрж дайсны зүг довтолдог. Smoker-ийн чадвар 4. Цагаан бүдгэрэлт. Smoker гарнаасаа энгийн утааны үйлс ялгаруулж дайсныг утааны үйл дотор оруулдаг. Дайсныг бүрэн утаагаар бүрхсэн хойно утааг нягтруулж тэднийг дотор нь боолтод оруулдаг. Smoker-ийн чадвар 5. Цагаан өвсөр. Smoker утаан эргэлдэх баг нь болж хувирч дайснуудаа боох эсвэл агаар тисэж байгаа дайсныг барих зорилтоор ашигладаг. Smoker-ийн чадвар 6. Цагаан цохилт. Smoker гараа нэг дутааны үйл ялгаруулан дайсныг хүчтэй дэлбэлдэг. Дараа нь цагаан бодирол товтлогооны эдэл утаагаар дайсныг барьж боож чадна. Мөн энэ дотлогооны өөр хувилбарч бий. Тэр зөвхөн нэг гараа буугааг оролцуулалт бий дутаа болон хуургадаг. Харин 9-р байранд би Caesar-ыг орууллаа. Caesar-ийн 1-р дайралт Karakuni. Caesar орчин тэрний бүх хүчийг төрөгчийг арилгаж дайснаа амьсгалах боломжгүй болгож саарамжуулдаг. Энэ техник нь маш үр дүнтэй ч жижиг талбайд л ашиглагдана. Caesar-ийн чадвар 2. Хөх илт. Caesar илтээ хий ашиглан бамбар мэт асаадаг. Ингэснээр галын аюултай илт бий болж дайснаа зүсэх орчинд гал тархах чадвартай. Caesar-ийн чадвар 3. Nenshoke, Myoke газ. Caesar 2 тэмээг асааж өөрийн эргэн тойронд амархан шатдаг Myoke үүсгэж хүчтэй дэлбэрэлт үүсгэдэг. Caesar-ийн чадвар 4. Хийм бүрхүүл. За өөрийн тойцсон байгаа тийм хот утааг нь би дээл гэд явчих. Caesar дээлээ сонгон үүнийг хий болгон хуургадаг. Ингэснээр дайсныг хүрээлж хортгийн амьсгалуулахыг оролддог. Caesar-ийн чадвар 5. Хийн кастанет. Caesar дээлээсээ алах чадвартай кастанет гаргаж авдаг. Эдгээрийг тоглоулахад тэсрэх хүчтэй гал үүсгэж ойр термин хийг шатах хүчтэй дэлбэлт үүсгэдэг. 8 дугаар байранд Crocodile-ыг орууллаа. Crocodile-ийн чадвар 1. Цөлийн илт. Crocodile баруун гараа элсээр хийсэн сул илт болгон хуургадаг. Дараа нь үүнийг газар дагуу порпет шиг сунгаж дэр дундаа галсыг хөтөд таслан хагалдаг. Crocodile-ийн чадвар 2. Цөлийн нартай цэцэг. Crocodile баруун гараасаа элсээр хийсэн илт гаргаж авдаг. Яг цөлийн илт шиг. Гэхдээ энэ удаа тэр илтээ газарт нэвтрүүлж урд нь байгаа талбайг аврах том хурдан илснээр дүүрсэн нөх болон нурдуулдаг. Нүхэнд орсон бүхэн амьдаараа сорогдсон, шавхагдан сорхигдсон. Crocodile-ийн чадвар 3. Барчан. Crocodile-ийн баруун гартаа урагшлахдаа элсний сар хэлбэрийн мөр үлдээдэг. Тэр мөрөнд цохигдсон бүхэн Crocodile-ийн чийгшил сорох чадрын нөлөөгөөр бүх усан сорогдсон хатаж зэврэн хуурашдаг. Crocodile-ийн чадвар 4. Элсний шуурга. Crocodile аврах том элсний шуурга дуудаж дайснаа сүлдэхэд ашигладаг. Crocodile-ийн чадвар 5. Газар хатаах. Crocodile гараа газарт тавьж чигийг сорох чадвараа ашиглан өөрийн эргэн тойрондоо том талбайг хатааж цөлийн хаягдал бит болгож хуургадаг. Үүний үр дүнд эргэн тойрондох газар норж нүх үсгэж боломжтой. Crocodile-ийн чадвар 6. Газрын үхэл. Газар хатаахын илүү хүчтэй хувилбар. Энэ удаад Crocodile зөвхөн газрыг хатаах биш, газрын дээр байгаа бүхнийг хүмүүсээс эхлээд барилга хөдөлж хатаж сүйтгэж чаддаг. Crocodile-ийн чадвар 7. Цөлийн шороо. Crocodile баруун гараараа хэн нэгнийг барьж чигийг нь сорох чадвар ашиглан аажмаар буюу хурдан хууршуулдаг. Ингэснээр тэд хатаж зэврэн сул дорой болох юм.
Крокодилын чадвар 8. Хүнд элсний шуурга. Крокодил гараараа маш нягт эргэлдэж буй элсний бөөгнөрөд үүсгээд дээсний зүг шиддэг. Цогсон үед нь асар их цохилтыг долгион үүсгдэг. Крокодилын чадвар 9. Цөлийн элд. Цөлийн элдийн шилжилсэн хувилбар. Энэ удаад крокодил нэг том элдээ зогсохгүй сэнсний хэлбэртэй хэд хэдэн хатуу элд үүсгдэг. 6 дахь баринд ээс байхгүй учраас Сабаг орууллаа. Сабагийн чадвар 1. Галын гар. Ээсийг дулсаж Саба ардат ахыхаа алдрыг бий болгосон техникийг төрөөдөг. Саба гартаа аврах том галыг үүсгэж өөнийг дээснүүд рүү шиддэг. Сабагийн чадвар 2. Лууны савар. Саба гараа лууны хумс мэт байрлуулж урд тийш чиглэсэн довтлохоо хийхдээ өсөл ирэмжлэлийн хаки хамгаалтаар хийдэг. Сабагийн чадвар 3. Тэмээний хаалт. Шатрын рог шиг шулуун хүчтэй довтлохоо хийдэг. Саба энэхүү довтлохоогоо Мэри Жойцын ордны өрөөнд чиглүүлж бэлгийн засгийн газрыг донслох зорилготой байсан. Энэ нь тэдний хүчийг сэрэх нууцыг илчлэх зорилготой алхам байв. Сабагийн чадвар 4. Төлсөн лууны савар. Саба гараа савар хэлбэрт оруулж хөсөл ирэмжлэлийн хамгаалтаар бүрж Мэригийн хүчээр асааж дараа нь дайсны чиглэн зохиож эргүүлэн эргүүлснээр дайсныг хүчтэй дэлбэлдэг. Сабагийн чадвар 5. Лууны эмсгал. Маш хүчтэй довтлохоо. Саба 2 гартаа хөсөл ирэмжлэлийн хамгаалт хийж газарт байршуулдаг. Дараа нь асар хүчтэй даралт үзүүлж нэг ч зохиол өгөлгүй байршлыг сүйдэгдэг. Харин 5 дахь баринд би инээлийг орууллаа. Инээлийн чадвар 1. Тоор. Инээл дайсандаа асар том цахилгааны бөөгнөрлийг төлөвлөрүүлж түүнийг тэнгэрээс буулган том цахилгаан зохиол болгон илгээдэг. Ингэснээр инээлийн азгүй дайсан бүрэн устдаг. Инээлийн чадвар 2. 30 сая вольт хийнө. Инээл баруун дол талынхаа стафараа зохиож бөмбөгнөөс нь аврах том бүргэдийн хэлбэртэй цахилгааны дэлбэрт үүсгэдэг. Инээлийн чадвар 3. 60 сая вольт жамбур. Инээл дээд 2 стафараа зохиож аврах том лууны хэлбэртэй цахилгааны дэлбэрт үүсгэдэг. Инээлийн чадвар 4. Муур. Инээл баруун доод талын багаж стафараа зохиож бөмбөгнөөс нь аврах том аратан амтны хэлбэртэй цахилгаан дэлбэрт үүсгэдэг. Инээлийн чадвар 5. 100 сая вольт. Вари. Инээл дайсны зүг 100 сая вольт хүчтэй цахилгаан зохиолдог. Инээлийн чадвар 6. 20 сая вольт. Вари. Инээл дайсны зүг 20 сая вольт хүчтэй цахилгаан илрүүлдэг. Инээлийн чадвар 7. Мамараган. Инээлийн дотлохоогоо ашиглан үүлнээс олон тооны цахилгаан зохиол дуудаж гаргадаг. Инээлийн чадвар 8. Макс 200 сая вольт. Вари. Инээл дайсны зүг 200 сая вольт хүчтэй цахилгаан илрүүлдэг. Энэ бол түүний цахилгааны хамгийн дээд хүчин чадал юм. Инээлийн чадвар 10. Сая вольт. Вари. Инээл дайсны зүг сая вольт хүчтэй цахилгаан илрүүлдэг. Инээлийн чадвар 11. 200 сая вольт. Амаала. Инээл өөрийгөө Ражины аврах том чөтгөрийн хувилбар болгон хуураадаг. Энэ хэлбэрт инээл цэвэр цахилгаанаар бүтсэн бөгөөд гараасаа аврах том цахилгааны дэлбэрэлт гаргаж чаддаг. Энэ нь түүний хамгийн хүчрэх хэлбэр гэж тооцогддог. За энэ хүрээд парт 1-ээ дуусгахыг дараагийн партаар маш сонирхолтой хамгийн хүчрэх 5 лого жимс. Вау. За тэгээд дараагийн мэсгээр уулзлаа. Түр баяртай.